цэцэг гээл тэрүүтэй тоглогчд олон байна. Тэгэхээр энэ залуу тоглогчд бас хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэх болов гэж бодож байна. Эхний тоглохыг Pirates-ыг хийхээр болсон. Бол зөрөөд орсон үлэмж дундын зэн тоглохын амжилттай болсон. Тоглолтын нээлттэй оноо Pirates-ыг авч байна. Буцаад Анужин Pirates-ийн тоглохоо уршаа гаргаад өгсөн 2 алхамт хийгээд тоглохоо амжилттай болсон. Бол амжилттай болсон. Үлэм самбраас авлаа. За уршаа гоёг үүс юм байна да. Тоглохоо амжилттай болсон. Бол 2-1 авч байна. Энэ хамгаалтыг давж гарна гэдэг бол альч багт өрн хэцүү. За цэцэрлэг уршаа гараад ирсэн ялч бас тоглолтын эхлээс зүрх харагдаад эхэлж байна. Тоглохоо амжилттай болсон 8 тоноо. Крафти одоо нэг ихний 3-аар сонгогдох тамирчид энэ 3 байх болов. Бол 3 онооны тоглохоо амжилттай болсон. Ямхуу тэмцээн нийт шагналын сангийн хувьд бол эрэгтэй эмэгтэй тус бүртээ 400 сая төгрөгийн шагналын сантай байгаа. За холын цай шидэлт амжилттай болсон. Инх жаргалын тоглолтын эхний оноо авсан. Зөрөөд хурдан давтлахоо. Pirates-ыг санаагаа ихүүллээ. Шанхруудын давтлахоо эхэлж байна. Нямцэг дамжуултыг 45 руу гаргасан. Инх буян сул шийдсэн. Шидэлт амжилттай. Багийн 8 дахь оноо. Монгол зул 2 дахь боломжтой тэмцсэн бөмбөгийг хүлээж авч чадсангүй урагшаа хурдан давтлахад инх буян гарч ирсэн. Довтлогоо амжилттай болсон. Багийн 10 дахь оноо энэ үед Pirates-ыг. За Монгол зул 2 дахь боломжийг үүсгэсэн бол завчин дээрээс холын зар шидэлт амжилттай. За энэ зэрэг дээрээс 2 дахь удаага шидэлтийг унгаалаа. Хугацаа үлдсэн байна. Нямц цэцэг дамжуулсан 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Багийн 13 дахь оноо. За инхмент зөрөөд булбулын хариуг нь өглөөд хамгаалтын самбараа авч чадсан. 2 эсрэгний тоглоход инх буян дамжуултыг үлдээсэн. Өөртөө 3 оноо зөрөөдөө тоглолт. Төвийн төсөглийг сайн яаж байна. За баруун нэгтээр явсан довтлогоо онооч нэмсэн довтлогоод бас болдгүй дээ. 2 боломжийг үүсгээд байрлалын давуу талаараа 2 оноо явлаа. Анужин за зөрөөд орсон хүнээ гоё суулсан довтлогоо амжилттай болгож чадлаа. Амлж ардыг давуулаад өгсөн Анужин гол солонго довтлогоо онооч олсон. 2 оноо солонго авч чадлаа. 22 тоноо. Минжирмаа зүрж ороод амжуулсан хөөргсөн довтлогоо амжилттай болсон. Хонгор зул багт 2 оноо авчирлаа. 24 дахь оноо. 7 онооны зөрүүтэй тоглолт. Солонгослоныг авсан цацрал хүнээ гой суулсан да. Анужин 3 онооны шийдэлтэнд амжилттай болсон. Багийн 27 дахь оноо 10 онооны зөрүү. Номин. За солонгийн эсрэг маш гоё хөлийн ажиллагаа fade away дундын зай довтлогоо амжилттай болсон. Гоё хөдөлгөөнийг үзүүллээ. Цацрал за доошоо өгсөн 2 хамгаалч иргүүдэнд дамжуулсан гоё дамжуултууд яваад 2 оног авч чадсан. 29 дахь оноос энэ үед завсарлагыг нямцэг. За бүтэн талбайг туулж орж ирээд дамжуултыг үлдээсэн. Холын зай шидэлтэн амжилттай болсон. Анужин за гоё хараатай өгсөн дөө довтлогоо амжилттай болгож чадсан. Намуна явцсан тулам. За баруунда хумаад орсон солонгоо татгуулсан. Солонгыг бол өнөөдөр урч хумын жижиг тамирчид маш гоё их сүүн дээрээд явсан, зогссон, ардаа үлдээсэн. Шийдэлтэнд амжилттай болсон. Доор харин 8 нэмээд 2 оноо авч байна. 10 онооны зөрүүсэн дааж явсан тулам задлаад өгсөн Минжирмаа зөрөөд орсон дундын зэн довтлогоо оноочтой болсон. 36 дахь оноо. Тэгээд аршигаа соёлоо моёлоо тий соёлоо олон гэж байсан. Маш олон тамирчид нөөсөөс Pirates-ийн довтлогоо доошоо өгсөн довтлогоо амжилттай болсон. 2 оноо явсан тулам авч чадлаа. Нямцэг Номин нэг минутээр дамжуулт ирсэн довтлогоо амжилттай болсон. 2 оноо авч чадлаа. Мөн шанхрууд давлаад өгсөн зөрөөд орсон шалтаад өгсөн довтлогоо оноочтой болсон. Их минут 2 оноо багт авчирлаа. Үлэмж талбай дээр баа минут тоглож шүү. 3 онооны довтлогоо амжилттай болсон. За бол өнөөдрийн тоглолтыг 17 дахь оноо 10 самбар 9 бөмбөг алдлаа. Довтлогоо 13-аас 1. Тэгэхээр тааруу байна. Них буян хүнд байдлаас 3 онооны довтлогоо амжилттай болсон. 2 тоглолт үүссэн өөрөө довтлсон довтлогоо амжилттай болсон. Бөмбөг шилжээр байгаа үлэмж Ануучид дамжуултыг үлдээсэн хөөргсөн довтлогоо цагт унсан. За гоё татсан да 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Багийн 38 за гол үлэмжээр бөмбөг дамжсан доор нэг дамирчин сударсан байна. Хамгаалтын том цорхоо гарлаа. Гол өгсөн үлэмж
Залаад өгсөндөө бол 3 онооны довтлогоо амжилттай болсон. Багийн 54 дэх оноо. За бол энэ тоглолтод 20 онооны босго багийн эсрэг бол самруулсан бөгөөд онооны хувьд том боломжийн байгаа зөрүүд маш урдан бөөгний шийдэлтэйгээр Pirates 2 оноо авлаа. Шийдэлт амжилтгүй үнэхээр 2 дахь боломжийг үүсгэсэн Нямццэг. 3 шийдэлтэн самбартаад унсан. 3 дахь оноо. Тэр 2 ч хамгаалагчийг аваад үлдсэн данх буй ингээд амжилт номин дээр ирсэн хөөргөд явуулсан довтлогын амжилттай. Номин энэ тоглолтод 11 оноог авлаа. За давуулаад өгсөн бол дамжуултыг Монгол Цул төгсгөж байна. 21 авлаа. Байн 60 оноо 15. Заслаад явсан. Донны зэн довтлогоо оновчтой болсон. Багийн 62 оноо. Авахаа тий. Үнэхээр олон талд оноо авах чадвартай юм дамжиж юм байна. Гол нь ерөөсө төвийн тамирчин гэхэд за авардраас ерөөсөө стандарт шийдэл. За ингээд 2 огийн тоглолтын тооны ярьцсан 11 онооны зөрүү буюу 64 53 харьцаатай өндөрж байна. Үзэгчтэй Pirates-ог холбооны цомын шигшээ тоглолтод шалгарсан бол Муйс Шонхрууд бас маш гайхалтай тоглолтыг үзүүлж шигшээ 4 багийн нэг бол чадсан.